Самбас та бүхэнд өнөөдөр мэдээ хүргэе. Crypto Sales-ийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За, энэ 7 хоногт бол яг криптодоо дангисан энэс болж унлаа гэсэн шалтгаануудыг гарч ирээгүй. Гэхдээ ер нь үндсэн бол 6 шалтгааныг энэ дэлхийн бүх мэдээдийн тойлоо ярьлаа. За, нэгдүгээрт нь бол бүгд геополитикийн нөхцөл байдал буюу одоо энэ Ирантай холбоотой нүүсэд байгаа дайнтай холбоотой бүх хүмүүс эрсдлийн хөрөнгө оруулалтаас мөнгөд татаад хатуу хөрөнгө оруулаад ирнэ гэд барьж байна. Тийм ч учраас ер нь биткойн өгнө бас ер нь унсан. Тэгээд одоо дээрээс өсөхгүй байгаа шалтгаанаас тэр шүү гэдэг байгаа гэсэн боловч даалгаа бас надад тодорхой хэмжээнд багц өсөл үзүүлсэн байгаа тийм. Тэгээд тэр дайны хамгийн гол нөхцөл нөгөө нэг газрын төсөл хомсдол үүсэх эслийг бий болоод байгаа учраас энэтэй холбоотойгоор ер нь эдийн засгийн хувьд ч гэсэндээ хүмүүс бас мөнгөө татаад байгаа гэж үзэж байгаа юм бэлээ. Энэ криптотой холбохгүй цааш нь яхад чинь зарим нэг газрууд газрын төс хомсдолтой байгаа учраас ажлын хоногоо өсгөхөөс аргагүй дөрөв мөр болж байгаа юм л шүү дээ. Ер нь газрын төстэй холбоотой шууд уялж байгаа нь ерөөсө бүх юмний үнд нөлөөлж эхэлнэ тий. За үнд нөлөөлнөгээд одоо ойлгох юм бол инфляцтай шууд холбоотой. Тэгэхээр ихэд бол энэ дайн дээр бас нэг хамгийн хүн хөрөгцсөн зүйл нь газрын тос за туун доторч дэшийг арилжаад гэж. Одоогийн байдлаар яхаа $90 тал арилжаад гэж. Тэгээд бас сонирхолтой зүйл гэх юм бол за биткойн яг уналтайсэн ч гэсэн хэдий 60,000 руу унсан ч гэсэн за 71,000 хүртэл буцаад өссөн. За энэ яг бас нөгөө зах зээл дээр гарч байгаа мэдээлэл харах юм бол яг бас одоо хилцээр одоо тохирох гээд байна. Одоо хилцээрийн төвшөнд хүрэх гээд байна гэдэг мэдээлэл хаалт гарч байгаа. За дээр нь хятадын хувьд бол мэдээж байр суурь илэрхийлсээр байгаа байнга ерөөсөө эвэр шийдээ харилцан тохиролцооч гэдэг байдлаар нэлээд улс орнууд шахаж байгаа. За тэр магадгүй эвдэрлээ гэх юм бол мэдээж зах зээл хэлэх бах. За өчтөрийн үед бол яг CPI-тэй гарлаа 2.4 гэсэн хүлээлтээр бас 2.4 дээр гарсан. За ихэд ихэнх хүмүүсийн хүлээлт нь юу юм бэхээр за энэ дайнтай холбоотой газрын тос өссөн учраас за ихэд инфляц бол мэдээж тодорхой хэмжээнд нэмэгдэх болов. Тэгэхээр ихэд бол инфляцийн түвшин бол нэлээд нэмэгдэж ахвал гэсэн чинь харин өчтөрийн үед бол харьцангуй гайгүй яг цогц түвшин дээр бол гарчлаа л та. Тэгээ одоогийн байдлаар бүхэд ерөнхийдөө жоохон хүлээлтийн байдалтай гайхсан. Ер нь жоохон сайд баймагтай хөдөлгөөн өөрчлөх болов гэсэн хэлбэл харагдаж байна тий. Энэний хараас яг чи дөнгөсөн ярьчлаа. Энэ Fed rate-ийн яг ингээд буурлах өсөх үү гэдэг юм одоо ер нь яг тодорхойгүй байгаад байна гэдэг юм бас айгүй үн нөлөөлж байна гэдэг шалтгаанд ингээд орцсон байсан. Араас нь болонгууд мэдээж ETF-ийн савлгаа гэж ETF нь юу нөлөөлж байгааг гэдэг нь дахиад геополитик руу очиж байгаа тий. Өөр шалтгаан юм шиг мөртлөө үндсэн нэг байж магадгүй тий. Fed interest rate ч одоо шууд хамааралтай зүйл нь CPI мэдээг харах хэрэгтэй шүү дээ. Хэрвээ инфляц нь өсчих юм бол захиад дараагийн мэдээллүүд нь шууд өөр хүлээлтийн түвшин дээр очиж чинь. За яг энэ удаагийн энэ сарын дээр өнөхөд ямарч таамгаснаас л өөр байсангүй. Бүгд яг таамгасны дагуу хүлээлтийн түвшин дээр л гарлаа. За тэгээд дараагийн нэг шалтгааныг илүү тойрсон мэдэн гэх юм бол зах зээл одоо энэ криптог орчдохгүй найзтай болчлоо гэдэг өөрөөр хэлбэл одоо нэг биткойнд юу нэг итгэл нэлээд буурсан байгаадаа холбож тайлбарлаж байсан. Тэгээд хамгийн сүүлд нь болонгууд угаасаа маш их өсөлт үзүүлсний дараагаас хүмүүс одоо яг ашиг аваад байгаатай холбоотойгоор энэ уналт бол бий болсон. Тэгээд дайнтай холбоотойгоор шинэ нийлт орчихгүй байна гэдэг. Энэ шалтгаануудыг л ер нь илүү ингээд тойроод өөр янзаар айгүй хилцсэн шиг санагдсан. Тэгээд тэр бол мэдээ болоод яриа гэхэлэр шалтгаанууд нэг үндсэн энэ хэдэл байгаад байгаа учраас өөр шалтгаан юус байсангүй. За тэгээд эсэргээр энэ зах зээл дээр нэг томоохон хэрэгтэй болж магадгүй гэж байгаа нэг зүйл нь бол Америкийн одоо Дональд Трампын яг өнгөрсөн жилийн 8 сард үзүүлсэн одоо тэр зарлиг гэх үү тушаал гэх үү бид тэрнтэй холбоотой. За өнгөрсөн оны 8 сард бол тэр одоо ямар зарлиг гарсан бэ гэдэг тэгэхээр энэ дижитал хөрөнгө оруулалтын одоо энэ боломжийг хүмүүст ашиглах боломжийг нээж өгнө гэдэг чиглэлийг өгсөн байгаа. За энэ чиглэлтэй болонгууд холбогдох одоо агентлагуудад хөрвүүлсэн байгаа. За тэр холбох агентлаг нь юу гэдэг юм бол санхүүгийн төсөл хороо тэгээ юуны Эрдэнэсийн сан гэж яддаг тийм. Энэ газар руу утсан гэж яригдж байгаа юм байна. Тэгэд энэтэй холбоотойгоор болонгууд юу нэгдсэн гэдэг тэгэхээр нөгөө тэтгэврийн сан буюу одоо хамгийн аюул багтаа гэж зүйл хөрөнгө оруулдаг хэмжээний мөнгөтэй юм газар байдаг. Тэнгууд зарим тэтгэврийн сангууд энэ журмууд ингээд бодитор хэрэгсэлтэй холбоотойгоор яг биткойн ч юм уу биткойнтэй холбоотой ETF рүү хөрөнгө оруулах боломж нэглээ гэдэг зүйл яригдсан. За энэний нэг тод жишээ нь болонгууд One-ийн ETF-т одоо Basic Capital гэдэг газар бол одоо хөрөнгө оруулаа гэдэг. Тэгээд энэ тэтгэврийн сан болонгууд байгаа мөнгөнд нь болонгууд 17 тэрлион доллар одоо байгаа гэж энэ мэдэн дээр бол дурдсан байсан. Тэгэхээр энэ хэмжээний надад идчихгүй байгаад их юм тий. Нэг банкнд хийгээд дампуурдгүй юм уу гэдэг тий. Монголоор бодод тий. Тэрний хэрэгжил одоо ингээд тэрний журам гарцсан учраас байгууллагууд нь ингээд ашиглаж эхэлж байгаа холбоотой их мөнгө урсгал одоо ингээд орж ирэх магадлал өндөртэй болж байна гэдэг ийм хүн шууд маягаар нэг юм мэдэнэд
ер нь гарсан. За тэгээд энэ нөгөө нэг хичнээн нөгөө журам батлагтаа гэсэн ч гэсэн яг бодитоор хөрөнгө оруулаа гэдэг мэдээлэл том хэмжээнд бол гарахгүйсэн. Тэгээд basic capital 1 лах оруулаа гэдэг нь бас тодорхой хэмжээнд бас бодитоор их хэмжээний хөрөнгө оруулалт хийж магадгүй шүү гэдэг тохиол байх. За тэгээд энэ геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүмүүс маш эмзэг байгаад байгаа. За тэрний нэг нь Binance-тай гарч ирж байна. Яаж очсон бэ гэхээр Wall Street дээр болонгууд Иранд байгаа хүмүүс яг ингээд энэ Америк нэгдсэн улсын өөрсдөнд тавьсан 20 гаруй хэмжээнээс ихээс одоо ингээд гарц гаргалгаа крипто бирж буюу Binance болгож ашиглаж хөрөнгийг тэрнгээр одоо national session хөдөлж байна гэдэг мэдээллийг хийсэн байгаа. За энэ мэдээ гарсан дараа Binance-ийн зөвсөл Wall Street Journal-ийг бас шүүхт өгсөн байгаа. Өмнө нь бол бидний эсрэгээр нэг Binance-ийн хүмүүс шүүхч өглөө гэдэг бас бол Binance маань эсрэгээр нэр хүндэд хадлаа гэж шүүхт өгдөг болсон байна. Энэ өөрөө дантай холбогдно гэдэг өөрөө байгууллагт бас сөргөнлөх өндөрсөлтөд авчраас шууд арга гэж авч шүү. Зөвхөн харилцаж хамгаалж байгаа нэг шууд хэлбэрлэлтэй тий. Тэгэд энэний хараас токенжүүлсэн одоо хөрөнгө гэдэг энэ ангиллал маань 23.6 тэрбум долларын юунд үнэлгээтэй болсон байна гэдэг юм DeFi лама дээрээс гарч ирсэн байлээ. За оны ихэнд бол энэ зах зээл маань 14.1 тэрбум төгрөгийн одоо үнцний бүхий хөрөнгө токен болсон бол одоогийн байдлаар 23.6 тэрбум долларын одоо үнцний бүхий үнд цаас хөрөнгүүд яг одоо энэ хэмжээний үнцэнтэй хөрөнгүүд энэ зах зээл дээр байна гэж гарч ирсэн. Одоо тэгээд RWXYZ гэх сайт байгаа. За энэ дээр болонгууд одоо real world asset буюу яг ийм токенжүүлсэн зах зээлийн бараа бүтээгдэхүүн одоо энэтэй холбоотой энэ нэг төрлийн мэдээллүүдийн судалгаа аягүй их тавигддаг. Тэгээд энэ салбартаа хамгийн түрүүнд одоо нөлөө үзүүлж байгаа хоёр газар бол нэг нь X Stocks Zig-Fi гэдэг газар байна. Энэ дээр болонгууд та шууд бүртгүүлж ороод койноор ямар нэг хувьцаа худалдаж авах бүрэн боломжтой. Nvidia байна уу, Tesla байна уу, тэг зөндөө олон категоритой. Нөгөөх нь болонгууд Ondo Finance байгаа. За Oндогоор дамжуулаад бас нөгөө нэг засгийн газрын бондод жиддэг ч юм уу тийм хөрөнгө худалдах боломжтой байгаа. Тэгэд ягаад ийм юм руу ер нь гэж хөрөнгө оруулах вэ гэсэн шалтгаан дээр нь бол ийм хэмжлэг. Хөрөнгө оруулагч нар одоо ингээд ажлын цагт дуусаад хаагддаг зах зээлээс талхаж байна гэдэг. Үнэн. Тийм учраас энэ зах зээл одоо энэ сайтууд маань болонгууд 7 хоногийн 24 одоо ингээд та яг хувьцаад ард зараад байх бүрэн боломжтой болчдөг. Тэгэд энэ боломжийг нөгөөд энэ дээрс нь хааж бас ард зарах боломжтой байгаа. Тэгээд манайх ч юм бол одоо Монгол хүн яг гадны хувьцаа авъя гэхэд бас брокер дэлгэрийн компаниар явуулах наанд интерактив брокер гэж нэлтгүүл юм шүү дээ. Тэгээд ингээд middleman-уудаа бахан шимтгэл төлөөд байдаг асуудал ихтэй. Энийг масгаж байгаа гэдэг айгүй тавталтай. Тэгэд энэ зах зээл маань ер нь ингэж үнэлгээ нөхцөл бас идэвхтэй хөөе хүмүүс яг үн цаас ч юм уу бод хөрөнгөө шууд токенжүүлсэн хэлбэрээр шилжүүлж байна. Тийм ч учраас 23.6 тэрбум долларын үнэлгээ бүхий яг ийм хөрөнгө одоо ингээд токен болсон, токенжүүлэгдсэн байгаа юм байна. За яг одоо энэ bear market эхлэхээс өмнө бол за цаг сайхан байх үе те. За дайм болоогүй, замрын байдлаар Epstein одоо Satoshi гэдэг тийм rumor гараагүй байх үед за одоо мэдээж bull run бол дуусч байгаа. За мэдээж bear market бол болно. За гэхдээ энэ bear market-ийг илүү богинохон хугацаанд бий болоод за илүү хурдан сэргэлтийг авах гэсэн хүлээлт бол хүн болгонд байсан. За түүнтэй холбоотой зөв ярих юм бол за яг урдны all time high-аас биткойн 77% орчим хувийн уналтыг үзүүлээд за түүнээс хойш сэргэжсэн юм. За хэдүүлээ яг урдны чарта одоо би яг энэ мэдээнүүд дээр харуулчихъя. Одоо яг энэ хөдөлгөөний давхцаад харах юм бол одоо ерөнхийдөө яг уналтын түвшин бол ханцаар гэж байгаа. За тэгтээ энэ одоогийн байдлаар уналтын түвшин бол 52% уналттай бол байна. Тэгэхээр магадгүй дахиад 70 орчим хувь унах уу эсвэл 52 дээрээ байсаар бол эндээс хайрын хөдөлгөөн орж ирж байгаад за энэлээдгүй хүмүүсийн төвчээрийг шалгах баг. За тэр үед 13% бол төлөөд гэсэн үг шүү дээ. Дээр нь энэ цаг хугацаанд юу болох хэрэгтэй вэ хэмтэй чинь дайн гэдэг зүйл зогсоод хоёр талд эвлэрээд нэг сайхан хүчээр зүгөө олчих юм бол за магадгүй бас хөрөнгөний зах зээл маань эргээ сэргэж магадгүй. За дээрнээс 5 сард шинээр одоо Федийн Жером Паулын орондоо өөрснөг үүрэг гүйцэтгэж орж ирэх гэдэг. Тэгэхээр тэр үнээс байр суурийг харцгаая. Тэр хэд зунаас нь ашиглуулах гэдэг нь нэлээд заваарсан зүйл болох болов гэж харж байна тий. За яг нөгөө талаараа бас хөрөнгө оруулалт одоо яг хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүст бол магадгүй доллар cost average хийж хахад бол баян хамдарсан байх боломжтой тий. Dollar cost average дээр нэг бид харсан метрикт энд оруулах чад байлчлаа. 5 жилийн датагаар харахад dollar cost average одоо 7 хоногт $250 худалдаж авсан жишээг оруулсан байсан байхгүй. Тэр хүний жишээгээр болонгууд угсаа хамгийн ашигтай байх боломжтой хөрөнгө оруулалт угсаа dollar cost average юм билээ л гэдгийг ер нь датагаар ингээд бөмбөгтөд баталсан байсан. Тэгээд дайны хувьд болонгууд нэг л том сайтууд нь ашиглаад байгаа учраас хоёр гэсэн ашиглаа ярьчих. Polymarket сайт байгаа. За Polymarket-ийн дагуу бол дайны чинь 5 сар дуусна гэдэг тэмдэглэл айгүй өндөр хөвтэй. Хүлээлттэй байгаа мэлээ хүмүүс ер нь.
Body market ер нь бол зүгээр яг нэг төрлийн баг битнес аячих те. Тэгэхээр энэ төгөл явж байгаа. Тэгэхээр хэд бол бас сонирхож байгаа бол мэдээж сектор мэдээ санхүү төлөв гэж байгаа биш. Гэхдээ хүмүүс болгоо тэн дээр байгаа магадлалаар ерөнхийдөө зарим нэг юмыг хүмүүс тэгж тааж байна гэдэг хандлагыг тэр ток авчиглаад байгаа байхгүй. Тэгээ одоо энэ үнэлтгийгсэн body market-ийг хүмүүс таамаглаж ийсэн. Одоо дээрнийхээ мэдээж галзуу галзуу юм байгаад те. Одоо жишээ Donald Trump cryptoverse гэж хэлнэ ч гэдэг юм те. Нөгөөт нэг спич гаргаж яа юу ч амш хамаагүй cryptoverse гэж бодсоо те. Өөрөө тавьсан байдаг. За тэгээд бас нэг ажиллагдаж байгаа юм бол хуучин крипто төр болонгод одоо ингээд одоо Ethereum дээр ирж байгаа байхгүй. Ethereum crypto quantity analyst Polio Moreno гэдэг аналист хэлснээр болонгод хуучин бол Ethereum-ийн одоо ингээд өөрөх нь итгэн нэмэгдээд ангууд араас нь хөрөнгө оруулалт нь орж ирээд үнэ өсөд явдаг байсан. Одоо болонгод энэ хоёрын хоорондын холбоо хамгаалалгүй ингээд улам холдоод байна гэдэг ч байгаа. Яг одоогийн байдлаар бол Ethereum дээр идэвхтэй 1 сая wallet байна гэдэг яг ашиглагдаж байгаа. Тэгээд мэдээж ашиглахгүй болсон зүйл нь л урах л та. Тэр нь энэ нь болонгууд 1.1 сая гэдэг нь өнгөрсөн оноос баг 2 дахин их байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ юуныхын сүлжээнийхэн идэвхний өндөр байгаа ч гэсэн те үнэ юус өсөхгүй эсвэл хөрөнгө оруулалт авч ирэхгүй. Одоо энэ холбоо хамгаалбар ингээд улам холдож байна гэдэгтэй бас гарч ирсэн байлээ. Уг нь бол хөгжүүлэлтэгдээд байгаа хүмүүс ашиглаад байгаа боловч хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. За мэдээж энэ даймаатай дахиад нөгөө нэг үндсэн шалтгаантайгаа холбогдоод явах бах. Яг орж ирэхгүй гэдэг нь. Гэхдээ хэрвээ та крипто сайн сонирхож судалж байгаа бол Ethereum дээр яг зах зээл сайн болоход өсгөө хүлээж байгаа тийм төслүүд бас байгаа юм шиг байна шүү гэж энийг харахад. За тэгээд strategy дахиад 1420 биткойн авсан. За энэ удаа яасан гэхэлээ 2.4 сая ширхэг хувьцаагаа зараад тэнцэнээс болсон мөнгөөр бараг хувьцаа авч удаа гэдэг зүйл бичсэн байсан. Одоо тэгэл нэг өсөлтийн үед одоо Michael Saylor шиг ухаалаг хүн байхгүй. Үнэлтийн үед бол Michael Saylor шиг тэнэг хүн байхгүй гэдэг зүйл болж та. Одоо л ах бол одоо unrealized profit-од алдсан. Одоо бол unrealized loss дээр явж байгаа. За тэгтээ манер бол энийг бол хямдрал гэдэг үгнээс хараад худалдаа авалтыг бол хийсээрэн. За тэгээ сая өнөөдөр нэг мэдээ харсан өмнө байсан удлаас нь одоогийн байдлаар яг 1 сая биткойн минт хийх хүртлээ гэдэг бас та баримт харагдаж байгаа. Тэгээ яг өнөөдөр мэдэхгүй байна. Fact check хийвэл зүгээр хаа. Тэгэд яг энэ дээр 2017 оны жишээг бас мэдээ бэлтгэсэн байсан. Гарчны үс баглаас авсан учраас сэрийг оруулсан. Биткойн хөдөлж авч байгаа бол 3 жилдээ ашиг битүүлээр гэдэг юм тавьсан байлаа. Яагаад гэвэл 17 оны оргил дээр авсан хүмүүс 3 жилийн дараа л яг ингээд ашигталгаа орж исэн. Тэр хугацаанд бол дандаа алдагтай байсан юм байна. Сэргээр яг bear market-ийг тавьсан хүмүүс болонгууд богино хугацаанд жил хагас 2 жилийн дотор юу ашиглах орсон байсан байна гэдэг мэдээллийг оруулсан байсан. Тэгэхээр Tomтой явж байгаа хүмүүс 3 жилийн дараанаас л эхнэр болно гэж ойлгож. Ямар ч хамаагүй. Биткойн ингээ яв хавал. Тэгээд Канадын төв банк Samara гэдэг төслийг хэрэгжүүлсэн Project Samara гэдэг энэ нь болохоор төв банкны бонд гаргаж туршуулсан байгаа. Токенжүүлсэн бондыг. Нөгөө нэг токеноос зах зээл чиг өсөд байна гэдгсэн чинь тэнцэн нэг тусан төв банк туршуулсан боз. Эднийх болонгуудыг засгийн газрын үн цаас гараад 3 сарын хугацаанд засгийн газрын үн цаас яг олон нийт нээлттэй алцлаггүй хаалттайгаар цөөхөн хүмүүсийг хамруулад 3 сарын хугацаанд засгийн газрын үн цаасыг бас ингэж гаргаж туршиж үтсэн байгаа. Нийтдээ 100 сая канада доллар буюу одоо нэг доллараар бол 73.6 сая доллар Америксад доллартай тэнцэх хэмжээний бонд гаргаад 3 сарын хугацаатаар бас ингэ зарж борлуулж үтсэн. Энэ бас амжилттай болсон юм билээ. Тэгэд манай хөгжүүлэгчдээ манайх тайг ойрхон байлаа. Казахстан улсад 350 сая долларын криптотой холбоотой багц бүрдүүлнэ гэдэг ч юм бэл. Тэгэд энэ аягүй сонирхолтой заяа. Алтны болон гадны валютын нөөцөө багасгаад тэнцэнсээ гаргаж ирсэн 350 сая доллараараа болонгод криптотой холбоотой юм фанд үүснэ гэж байгаа. Тэгээ криптотой холбоотой гэдэг нь бол ерөөдөө ETF интернет авах л гэж ойлгоодсон байхгүй юу? Тэгсэн чинь энэ дээр шууд крипто худалдаж авах боломжийг ч хаагаагүй юм бэл. Буюу шууд крипточ худалдаж авч болно, эсвэл ETF худалдаж авч болно гэсэн тийм залтаар хийгдэж байгаа юм бэл. Тэгээ манай нөгөө нэг broken money гажуудсан мөнгийг зохиолч Лин Алдан бол одоо зах зээл биткойн руу бүр илүү байгаа нөхцлөөс байгаа байдлаас бод байдлаас илүү өсгөө хардаг болчихжээ. Яг 2-3 жилийн дараа гэх юм бол биткойн бол би алтнаас илүү хүсэлтийг үзүүлсэн байна гэж бодож байна. Алтны хүсэлтийг бол магадгүй бабл гэж магадгүй гэдэг үгээс харж байна. Тийм учраас яг портфолио дээр бол би стил биткойн сонгоно гэдэг үгээ бас хэлчихлээ лээ. Энэ бас мэдээ болоод гарсан байсан. Одоо бид жоохон хөргөөр сарах юм бол алтны чарт ярих юм бол угаасаа өсдгөө өсөөд all time high хийсэн 5000-аас дээш арилжаал гэж байна. Чарт нэрх бол угаасаа алт бол мөнхийн өсөлсөн байдаг. Тэр одоо сарын хэр хэлээгүй. За биткойны чартыг ингээ харах юм бол мэдээж
52 унчихсан байх учраас магадгүй бас яг дараагийн bull market гэхлээр яг жилийн одоо дундаж өөж харьцаагаар мэдээж биткойн бол байнга нэг твж яадаг штэ. Магадгүй тэрийг харсан ч гэсэн илүү бас хүмүүс анхаарал биткойн илүү унах тусмал татхолоо гэсэн үйл тал байна л да. За энэ өрх мэдээлэл энэ үрээд дуусч байна. Тэгээд яг geopolitical нөхцөл байдал гэдэг энэтэй холбоотойгоор нийт зах зээл мөнгөөр явж байгаа учраас үндсэн яг тэр зах зээлүүдийг хямрааж байгаа одоо суур идэл угаал бүх мэд ер нь чиглээд хэлээ. Тэр нь фундаментал мэдээг харж байгаа нь энэ нугасаа одоо айхтар зах зээл дээр зөвхөн криптотой мэдээг хэлдэг. Одоо ихэд зүгээр яг дайны мэдээг л цагт хоборт нь аваад явжвал зүгээр байх. За тийм мэдээж. Polymarket MVP бол хамгийн өндөр магадлал хүн байсан гэж байна. Йогч. Гүү шүү. ISG. Шагилж Александр. За ингээд та бүхэн крипто дээр ярьж байгаа саналтай бол Binance үеийг сонгож ярилж байгаа. За доор бол линк өвтгөх юм бол арилжааны шийдвэрлэлээс хоригдох бууруулах боломжтой. За мөн бас доор Монгол брокерүүд байгаа. За тэдгээр брокеруудын линкийг тавьчаад та бүхнээс бүртгүүлэх юм бол төсцийн давуу тал байгаа. За бас нэг брокер Монголд шинээр нэг чамлаа Treno гэдэг. Тэгээд та бүхнээс шатсан дансныхаа хуулгыг явуулах юм бол тэр хэр их хэмжээний дансчтаасан мэ тэрнийх нь 10% кредит болгож олгоё гэсэн тийм нэг Монгол брокерс нэг чамл шүү. Тэгэхээр доороос линкийг тавьчаа. Сонирхолтой юм тийм. Шатаа хавал 10% кредит болгох. Одоо чинь одоо ямар нэг бирж дээр алдаг лүтмэн ч тийм хаяцаад шатсан данс байлаа. Тэрнийх одоо инвестор пассвортыг өгөөд тэр чинь шатцсан байна гэх юм бол тэр брокерс шалгаж болох юм байна гэх юм бол тэр шатсан дүнгийн чинь 10% чамд кредит болж өгөх юм. Одоо чинь би Binance 40 сая доллар шатсан байлаа 40 сая доллар гэж бодох юм. Тэгээд тодорхой лимитүүд юм. Тэгээд та хүмүүс унс сонирхож үзээд ашлаад үзээрэй шилмээр байна. За ингээд техникчлэр авах. За тийм. За юу яцхан. За тэгэхээр хэдүүлээ. Ямар ч 2-7 хоног бол уулзсангүй. За одоо биткойн дээр юу болж байна? За ихэд урдны түүхэн дээр нэлээ суурилсан шинжилгээгээ л хуваалцаж явъя гэж бодож байна. За тэгээд бас 2-7 хоног гаргасан апдейттэй тэрний там маань хэр явсан талаар нэг дүгнээд ярьчаа гэж бодож байна. За урдны сая мэдээний хэсгийг бүтэн үзсэн бол те. За мэдээж BTC бол урдны ястай 69,000 төвшнгөөс унжээсэн хамгийн том уналт маань. За bear market-ийн хугацаа маань. За ерөнхийдөө бол нэг 400 орчим өдрийн турш үргэлжилсэн байна. За урдын уналтын хувьд 77.75% уналтыг бол яг үзүүлжсэн юм байна. Яг all time high. За тэгэхээр одоогийн энэ уналт маань хэр унчаад байна вэ гэхээр одоогийн байдлаар бол 52 орчим хувийн уналтыг бол үзүүлсэн байна. За одоо ерөнхийдөө бол хэд хоног үргэлжилж байна те. За үргэлжлэх харах юм бол одоогийн байдлаар нэг 165 өдрийн турш унж байгаа юм байна. За магадгүй 400 өдөр гээд үзэх юм бол энэ чинь 400-аад өдөр гэх юм бол энэ чинь баг 2026 оны 11 сар хүртэл баг уналттай байх. За урдны түүхэн датагаараа яг адилхан давтагдана гэх юм бол энэ чинь баг 11 сар хүртэл сэхэл авахгүй уналтын хөдөлгөөнд байх нь үгүй гэсэн нэг юм айц бол байна. За тэгэхээр одоо энийг харсан юм жаарлах ч те. За ямар ч байсан хэдүүлээ өсөлтийн хөдөлгөөнийг бол яг өмнөх түүхийн хөдөлгөөнөөс бол янзын сайхан хараад шипи аваад бол явсан. За энэ уналтын хөдөлгөөн бол ийш орж ирсэн. Correction хөдөлгөөн орж ирсэн. Дараагийн impulse хөдөлгөөн орж ирсэн. Тэгэхээр одоо хэдүүл энэ correction байж те. Энэ төсний юм correction байгаа. Тэгэхээр энэ correction хөдөлгөөн одоо энд орж ирж ийн өгсөн хүлээлт бол. За яг энэ хөдөлгөөний дараа урдны түүх төр юу болсон бэ гэхээр за эндээс дахиад чарт толборлтыг хана. За энэ уналтын хөдөлгөөн энэ хүртэл үргэлжилсэн байна. Тэгэхээр яг ерөнхий бол нэлээ sideways маягийн хөдөлгөөн илүүтэйгээр үргэлжилсэн байна. За ингээд харуул магадгүй BTC-ийн дараагийн хөдөлгөөн яг иймэрхүү байр байдалтай ч магадгүй. Ерөнхийдөө бол зах зээл нэг иймэрхүү range-нд ороод sideways маягийн хөдөлгөөнтэй явна гэсэн үг. За тэгтээ мэдээж энд учиргүй өсөд байхгүй, учиргүй айхтар хүчтэй унаад байхгүйгээр ерөнхийдөө sideways маягийн хөдөлгөөнийг одоо үргэлжлээд явах болов гэсэн хүлээлт бол байна. За дээр нь яг энэ дайны асуудал, geopolitical асуудал маань хизээ дуусгар болох нь уу? За тэр хүртэл харж бай. За мэдээж таамаглаж байгаа олон зүйл хэм бол за урдны яг энэ хөдөлгөөн дээр бол за мэдээж энэ дээр бол ETF байгаагүй. За дээр нь Америкийг судалдаж авдаггүй байсан гэх жишээ нэ тий. Зарим улс орнууд биткойныг хүлээн зөвшөөрдөггүй байсан бол яг одоогийн энэ 2025-2026 оны энэ хөдөлгөөн дээр за
BTC-ийн ETF-тэй болчихсон. За зарим улс орнууд бол за нөөцийн сандаа баг худалдаа авалтуудыг хийгээд эхэлчихсэн байна. За мөн бас түрүүний Томми ярьсан мэдэн дээр дурдах юм бол за тэтгэврийн сангийн зүйлээр худалдаа авалтуудыг хийнэ гэсэн дөрөвтэй шийдвэр гараад эхлэх юм бол магадгүй энэ хөдөлгөөнөд богиносоод илүү хурдтайгаар өсөлтийн хөдөлгөөнд орж иж магадгүй гэж бас таамаглаж болохоор байгаа. Тэгэхээр эндээж шууд 100% таамаглаж чадахгүйгаас хойш за юмштай бол угаасаа тренд бол доошоогоо байна. За тийм учраас аль болох хэдүүлээ шорт арилжаанаас ашиг олох хэрэгтэй гэж зөвлөн. За харин 3-аас 4 жилдээ за түрүүний мэдэн дээр дурсан чинь 3-аас 4 жилийн турш зүгээр dollar cost average хийж хадгална гэх юм бол мэдээж илүүтэйгээр buy хөдөлгөөнөөс нь худалдаа авалтууд хийх хэрэгтэй. Одоо эндээс чинь худалдаа авалт хийлээ, дахиад худалдаа авалт хийлээ, дахиад өслөө хамаагүй худалдаа авалт хийлээ, өслөө хамаагүй худалдаа авалт, өслөө хамаагүй худалдаа авалт. За үн аргалзахгүй худалдаа авалтууд хийгээд за алстаа бол ашигтай байна гэж үзэж байгаа юм дэж. Үн аргалзгаа бол ашигтай байж магадгүй гэж харж байна. За нэг сурамсаа зүйлх юм бол за түрүүчийн bull market-аар л зөвхөн бич гэлтгүй ерөнхийдөө баг дэлхийн нийтээрээ л баг хүмүүс BTC-гээс гадна альткойнууд бол маш их хэмжээр худалдаа авсан. За альткойн season бол болоогүй. За тэгэхээр дахиад цаашдаа дахиад bull run боллоо гэхэд альткойн season болох уу гэдэг нь өөрөө маш том асуулт гарч ирнэ. За тийм учраас миний хувьд харж байгаа нь бол угаасаа яг альткойн гэж хэтэрхий олон жижиг койн судлахаас илүүтэйгээр амьдж топ түвшинд байгаа, топ 10 дотор байгаа. За мөн бас ETF-үүд нь гарцсан койноос одоо судалдаа авалтуудыг баг багаар хийгээ явж ивэл дайчгүй болов гэсэн хүлээлт бол байна. За одоо илүүдүүлээ жоохон цэвэрхэн чартан дээр шинжилгээ хараад явъя. За ерөнхийдөө бол импульс хөдөлгөөн, correction хөдөлгөөн, импульс хөдөлгөөн, correction хөдөлгөөн, импульс хөдөлгөөн орж иж магадгүй харагдаад байгаа. За тийм учраас энэ паттерныг бол баг хүн болгомоор зурц надаар хэдүүлтгүүл зурцсан л байгаа болов гэж миний хувьд харж байна. За 30 минутанд ингээ харах юм бол за дээрээ тааз за зэрхэн зурч тааз за доороо шал. За тэгэхээр одоо эндээс дараагийн хамгийн ойрхон очих боломжтой цаг хаана гэхээр за магадгүй BTC одоо өслөө гэхэд дээшээ явлаа 75,000 гэсэн түвшин лөө өсч орж иж магадгүй. За тэгэхээр анхаарах хэрэгтэй түвшин бол 75,000 болж таарна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нэлээ сонирхолтой цэг байж болно. За яагаад гэвэл энэ ч өөр агуулгаараа доош сэтрэх магадлалтай паттерн яваад байгаа. За тийм учраас эндээс нэг иймэрхүү паттерн үүсээд энэ маань өөр ингэж гоё дүүрж яваад дээрээ шалгах юм бол эндээс гоё шорт арилжааны маш гоё риск reward харьцаанд тунд дайжгүй арилжаа харагдаад байгаа. За тийм учраас энэ шорт арилжааг бол хүлээж байна. За харин илүүтэйгээр за тэр дээшээгээ хүртэлх зам дээр нэрхий арилжаа их боломжтой байна гэхээр за одоо илүү харнаа л гэсэн үг. За ерөөхдөө одоо энэ дээр л нэг айхтар гоё паттерн үүсгэх юм бол байхгүй байна. За миний хувьд бол эндээс нэг паттерн харж ирсэн энэ бол доошоос стрейт ингээд буцаа сайдвей маягийн хөдөлгөөнд бол орчихсон байна. За тэгэхээр одоо нэг иймэрхүү маягийн паттерн үүсээд дээшээс сервис тэрх юм бол дээшээ long арилжаанд ороод TP нь бол ойлгомжтой. Дээдлийн юуны bearish паттерныхаа таазан дээр харнаа гэж болж байна. За ийм хүлээлттэй бол байна. За Ethereum-ийн хувьд бас нэг иймэрхүү паттерн зураад л явна да. 15 минут руу харах юм бол за энэ паттерн маань ингээл за энэ дээр ерөнхийдөө паттерн зурдаг хүмүүс дээр бас нэлээд л баг хардаг зүйл дээ. Ерөнхийдөө илүү паттерныг илүү эрт зурчаад байдаг талтай байдаг. За түүнээс болоод магадгүй буруу оролтууд хийх ч юм уу тийм их алдаа гардаг. За тэгтээ буруу оролтуудыг бол мэдээж хийж байж за зөв оролтоо барьж байгаа зүйл шүү. Яг one shot хийгээл яг бариад авдаг зүйл байхгүй. За магадгүй энийг би short арилжаанд ороод унах гэдэг нэг тийм ерхий анзаад мэдчихэд байгаа ч гэсэн за паттерн одоо буруудсан эндээс short шалгадаг. Эндээс short шалгадаг. За тэгээ алстаа магадгүй энэ ч гоё зурагдаж явсараад хэдүүл эндээс short арилжаанд ороод ашигтай байж чадах юм бол нөгөө risk reward-ын харьцааг зөв барьсны ашиг гарч ирнэ гэсэн үг. За энэ нь юу гэсэн үг вэхээр та нэгийг харьцах за 5-ын арилжаа хийл та тий. Ингээд нэг хуваараа 2 алдлаа, 3 алдлаа тийм үү. За 3 шигийг алдсан ч гэсэн
дараагийн арилжаалт 5% нэмэгтэй байх юм бол та нэмэх 2-тай гарч ирэх боломжтой. Тэгэхээр энэ яг риск reward-ийн харьцааг сайн тооцоолоод зөвхөн нэгийг хэрцэх нэг гэж ийм гэмблцсан маягийн арилжаа хийхгүйгээр аль болох рискэ бага, reward их байдлаар хандах хэрэгтэй. За магадгүй нэгийг хэрцэх ширч гэдэг юм те. Эндээс таны 7 арилжаанд буруу явсан ч гэсэн нэг арилжаагаа зөв хийгээд яг оролтоо бариад авч чадах юм бол мэдээж 7-9 их учраас стил ашигтай байх боломжтой байдаг учраас алдаан дээрээ шууд хайхтар өөртөө буруу үлгүүгээр за батарей нь илүү сайн таниад яваарай гэж хэлмээр байна. За би бас нэг техник шинжилгээг илүү лайв стрим маягтай явуул зүгээр юм бол гэж бодсон. За тэгээ ямар ч сан сетапуудаа бэлдэж байгаа. Тэгээ бас шууд сичдэг манаас нэлээ олон юм сурах хэрэгтэй тийм тэгээд сурчвал за дэжгүй гоё чанартайгаар та бүхэн бас шинжилгээгээ хуваалцаад явъя. Дээр нь бас лайв стрим учраас илүү комментар ч гэдэг юм уу харж агаад за хамтдаа шинжилгээ хийгээд за зарим үед нь back test ч юм уу тийм их хичээл маягтай зүйлийг хийгээд явал зүгээр юм болов гэсэн бас бодол байна. За алтны үед бас нэлээд дайжгүй зүйл дээр очичоод байгаа. За хэдүүлгийн урдны таамаг юу байсан бэ гэхээр за ерөнхийдөө бол нэгэнд нэг доошоос махалтай паттерн үүсэдэй шүү. За тэгтээ энд нэг юмрхүү буулж маягийн паттерн байна гэж ярьсан. За магадгүй энэ маань хамгийн ихний ойролцоох очих цэг нь хаана вэ гэхээр спорт зон болж байгаа 5100 зөвсөн төвшин дээр алтны үед бол ирж магадгүй гэж хэлсэн. За 5100 дээр price action ахын бол дээш өсөлтөд орж иж магадгүй гэж одоо урдны яг дугаар дээр ярьсан байгаа. За тэр дугаараас хоошоо ямар ч байсан энэ bullish pattern бол дээшээс straight дээдлийнхэн таазыг нэг шалгаад доош уналтын үлгэн бол орж ирсэн. За хүчтэй эндээс бол маш хүчтэй уналтын үлгэн орж ирсэн ч гэсэн за 5100 гэсэн төвшин дээр бол стил барьсаар бол байна. За тэгээд яг одоо нөгөө нэг цаг үеийн нөхцөл байдал нь айгүй сонирхолтой болцсон нь за геополитикийн асуудлууд газар аваад эхэлсэн. За тэгээд хүмүүс эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг илүү эрсдэлгүй хөрөнгө оруулалтыг сонирхож байгаа. За тэгтээ эрсдэлгүй хөрөнгө оруулалтанд мэдээж алт байдаг. За тэгтээ яг энэ геополитикийн асуудал дээр болох юм бол алтны үед бол айхтар бас өсөлтийн үлгээнүүд үзүүлэхгүй байна. За мэдээж дараасан одоо галын аюулууд гарч байна. Ашиглан буужин үнэсж байна, хөөрж байна. Энд газардж байна. За гисэн хэдиж алтыг төдий хэмжээгээ одоо яг энэ одоо урдны өсөлтчгөө айхтар бол өсөлтийн үлгэн бол орж ирэхгүй байна. За тийм учраас яг хүмүүсийн мөнгө хаашаа хөрөнгө оруулалт хийгээд байна. Ямарс хүмүүс бол алтыг бол бүр айхтар тийг сонирхож бол худалдаж авахгүй байна. Тэгэхээр одоо яг энэ цаг үед одоо баг одоо бонд засгийн газрын бонд худалдаж авд юм яа тий. За тэрийг бол нэлээд бас нэлээд судалж иж харсан дээр бол тэгэхээр ямар ч алтны үед бол хэдий дайн болоод байгаа хэдий ч гэсэн за уналтын хөдөлгөөн бол орж ирсэн сайдвей маягийн хөдөлгөөнтэй бол байна. Тэгэхээр нэг авууштай тал нь юу яг дээшээ лонг арилж харж байгаа хүмүүст нэг авууштай тал нь юу гэхээр за энэ support resistance болж байгаа цэг дээр маш гоё price action үзүүлээд байна тийм. Одоо тодорхой хэмжээний юм худалдаа авахын цэг байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээс доошоо ерөөсөө худалдаж байгаа худалдаа авалт нь ерөөсөө доошоо унахгүй. Эндээс бол ингээ хариу үйлдэл аваад өсгөөл байгаа. За тэгэхээр магадгүй энэ өөрөө алтыг энэ цаг үед бол 5100-аас доошоо унах сонирхол бол байхгүй байх шүү. Тэгэхээр магадгүй эндээс худалдаа авалтыг лонг арилж харуул дэжгүй болов. За 15 метрээр харах юм бол за бас нэг sideway маягийн бас хөдөлгөөн явж байна штэ. За нэг иймэрхүү бокс маягийн зүйлд арилж ялагдаад байна те. Дээрээсээ яваад доороосоо яваад энэ bounce маягийн арилжаа гэсэн үг. Тэгэхээр эндээс нь худалдаа авалт тэгээд энд нь зараад энд нь худалдаа авалт тэгээд энд нь зараад за тэгээд алстаа эн чинь мөнхийн ингэж явахгүй мэдээж. Яг иймэрхүү боксонд орсон хөдөлгөөн яадаг вөхөр. За нэг бол ингэж яваад дээшээс зэрэг pullback хөдөлгөөн орж ирээд өсөлтийн хөдөлгөөн орж ирдэг. За хэрвээ уналтын хөдөлгөөн орж ирэх юм бол мэдээж дахиад яг нөгөө эсрэг талаараа байж агаад доошоо стрээд нөгөө нэг спорт лотосын цэг маань эргээд хааз болоод ирэхээр доошоо уналтын цэг болчдөг. За тэгэхээр эндээс бол нэлээ ажиллаж байгаа дарилжаанаар бол зүгээр бах. За BTC-гээд бол нэг хайхтар өсөлтийн хөдөлгөөн харахгүй байна. За хамгийн дээдлийн өсөлтийн хөдөлгөөн 75 орчим төвшин лөө ирэх болов гэсэн хүлээлт бол байна. За тэгээ ерөнхийдөө бол sideway маягийн хөдөлгөөнүүд үргэлжлэх болов гэсэн таамаг бол байна. За ямар ч гэсэн найдвар бол одоо энэ bearish маягийн паттерн учиргүй доошоо айхтар хүчтэй бит стрессэл гэсэн юм одоо горьдлого байна гэх юм уу. За энийг бол нэлээд ажиглацгаая. Ямар ч байсан 60,000-аас тийшээ 71,000 хүртэл өсөлтийн 75,000 хүртэл бараг өсөлтийн хөдөлгөөн орж ирсэн. За тэгэхээр энэ хөдөлгөөн
энэ 60-аас 70 гэсэн энэ түвшин дээр Sideway-ийн хөдөлгөөн үргэлжлэж байгаад орж ирэх болох гэсэн хүлээлт бол байна. За тэгээд илүү бага цагийн шинжилгээнд одоо яг энэ 7 хоногт ханиад үрцэн байгаа учраас жоохон би тийхээ сэрэг хэрэгтэй байна. За тэгээд магадгүй би гайг болоод за тэгээд энэ ханшийн хувьд нэлээд дэжиг хөдөлгөөнд орж ирэх юм бол за бага цагийн шинжилгээнд энэ 7 хоногоос дараа 7 хоногт Telegram дээр нийтлээд явъя гэж бодож байна. За тэгээ бүгдээрэнд нь арилжааны амжилт хүсье. За мөн бас түрүүний Treno гэдэг брокерийн алдагдлын 10%-ийг кредитлж өгч байгаа. Тэр доор линкээр та бүртгүүлээд Fresh гэдэг дансыг нээх юм бол та бүхэн тэр урамшилд орох боломжтой байна шүү. За ингээ бүгдээрэнд нь арилжааны амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.